Улсын хурлын гишүүн Батлуу. За энэ гэрээний хүрээнд бид бүхэн хог ангилах үйлдвэр Шүгэл үлээгч Цэгийн сайтын зоогийн ширээ нэвтрүүлгийн сурвалжлах баг Эрдэнэт хотод ирээд байна. Бид энэ удаагийн дугаараараа Эрдэнэт хот болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар сурвалжлах болно. албан бус тоогоор 150 мянган орчим машин суугчтай гэгдэх Эрдэнэт хот өнөөдрийн хүртэл хог хаягдлаа задгай талбайд шатааж, булшилж устгадаг. Энэ ил задгай хаясан хог хаягдлаас өвчин томог дэгдэх аюул бий. Мөн байгаль орчны сүтгэл нь нүд халтрэм. Уг нь 2017 онд Польш Монголын засгийн газар хоорондын хэлэлцээрээр 9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Эрдэнэт хотод хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулахаар тохиролцсон байдаг. Улмаар 2019 оны 7 дугаар сард хог боловсруулах үйлдвэрийг барих ажлыг эхлүүлэх гэрээ байгуулагджээ. Тус гэрээнд Эрдэнэт хотын тухайн үеийн засаг дарга, өдгөө улсын хурлын гишүүнээр ажиллаж буй Д. Батловтын гар үсэг бий. Гэрээнд үйлдвэрийг улсын комисс хүлээж авсны дараа 5%, ажиглалтанд орсон үйлдвэр 2 жил ажилласны дараа бодлогын хугацаа дууссан гэж үзэж 5%-ийг гүйцэтгэгчид олгохоор заажээ. Харин үлдсэн 90% буюу 8.1 сая еврог гүйцэтгэгчид урьдчилгаа явц хэлбэрээр шуурхаа олгохоор заасан байна. Товчхондоо Польшийн компани хяналт тавьж Монгол компаниар барилга үйлдвэрийг угсруулахаар болсон байдаг. Энэхүү хог хаягдлыг боловсруулах үйлдвэр 2021 онд ашиглалтанд орох ёстой байлаа. Манай сурвалжлах баг Эрдэнэт хотын хогийн цэг дээр ирээд байна. Хогийн цэг ямар нөхцөл байдалтай байгааг та бүхэн харж байгаа бах. Одоо ингээ утаа май тавьчихсан, хогоо ингээ бочицсан. Яг хүмүүсийн ярьж байгаагаар бол өвөл болоод ингээд цаастаа харцсан болохоор бас их танагтай харагдаж байна гэдэг байгаа юм. Тэгээ хогоо буцчихгүй байх боломж байсан уу гэвэл одоо ингээд шатааж устгахгүй байх боломж байсан уу гэвэл байсан. Тэр боломжийг нь харин хин голгооч ба гэдэг асуудлаар бид нэр одоо сурвалжлах юм аа. За Монгол Польшийн засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 9 сая еврогийн санхүүжилт өгөх ажил байснаас 8 сая 100 мянган одоо еврогийн хөрөнгө оруулалт бол одоо гүйцэтгэгч компанид олгоод байгаа мэдээлэл байна. Тэгэхээр 8 сая 100 мянган евро гэдэг бол Монгол төгрөгөөр бол 35 тэрбум төгрөг орчим болно. Тэгэхээр 35 тэрбум орчим төгрөгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлыг бол та бүхэн харж байгаа бах. Одоо Эрдэнэтийн хогийн цэг бол үндсэндээ бол ингээд нөгөө хуучин шатаах, булшлах тэр арга барилаараа хэвээрээ ажиллаад нөгөө алдартай нөгөө үнэтэй үйлдвэр нэг иймэрхүү байдалтай. Гэвч одоо та бүхний харж байгаачлан Эрдэнэт хотын хогны цэгт байгуулах боловсруулах үйлдвэр гэгч нь сэндвичийн хавтангаар босгосон балгас төдий байдалтай энэ хүрчээ. 2021 оны хавар гарсан явцын мэдээнд дурдсанаар тухайн үед 90% буюу 8.1 сая еврогийн санхүүжилтийг авчгаад байж 5 жилийн хугацаанд үйлдвэр ашиглалтанд орсонгүй вэ. 8.1 сая евро бол өнөөгийн ханшаар 30 гаруй тэрбум төгрөг болно. Тэр их мөнгө хаана юунд зарцуулагдаад алга болов? Төсөл юуны учир ажил нь урагшилсангүй вэ? Гэд олон асуулт гарч ирээд байна. Цогц компани хэдэн төгрөгөөр хэдэн онд яг барьсан цэцэрлэг төрөлн дээр бөө мөнгө болсон. Дээр нь энэ компани ч одоо бүр явцсан хог энэ дээр хүртэл очсон юм шиг. Тэгээ хүлээж авъя гэхээр нөгөөдүүд нь дахиад нэмэлт зардал хэдэн тэрбумыг өгөхөд хоошоо зурчт юм байна л да. Тэгэхээр энэ ажил барилгын ажил яг явагдаад дууссан юм уу, хүлээж авсан юм уу, одоо ажиллаж байгаа юм уу? Хоошийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа Миллерс гэдэг компани шалгараад тэндээ засгийн газрын хоорондын юугаар шалгараад тэгээд Миллерс гэдэг компани манай Эрдэнэт цогл гэдэг компанитай туслан гүйцэтгчээр ажиллаж байгаа юм байлээ. Бидгийж ойлгосон. Тэгээд ажил нь бол ерөөдөө одоо энэ дараа жилийн 7 сард ажил нь дуусна гэдэг тийм гэрээнүүд сонгогдож байгаа юм байна. Эрдэнэт хотод одоо бүтээн байгуулалтыг томоохон төслүүдийг Сокл гэдэг нэг компани аваад байдаг нэг тийм асуудал байгаа юм. Энэ нь болохоор одоо нутгийн хүмүүсийн ярихаар ар хангаа одоо угшилтай компани. Тэгээд Батлууд засаг дарга ар хангаа хүн болохоор их өөдөн татсан гэж яриад байдаг. Тэгээд энэ компани авсан ажлууд ер нь бол маш их үнийн дүнтэй мөртлөө ингээд ашиглалтанд ордоггүй. Одоо тэр санхүүжилт мөнгө төгрөгийг одоо хаашаа юуг санхүүжүүлэх гээд ингээд өрн таран хийждэг нь мэдэгддэггүй нэг иймэрхүү байдал байгаад байна. Тэгээ орон нутагт бол
орон нутгийн эрх мэдэлтнүүд нь дураараа авиралдаг, хүн зон нь одоо 50 хамглан гэх юм уу, номхон гэх юм уу, нэг иймэрхүү нөхцөл байдал донд ингээд дураараа дөрөгдөг юм байгаад байна. Тэгэхээр энүүнд бас хяналт шалгалт тавих ёстой хаа. Эрдэнэт хотод олон газартай хурдтай томорч буй Сокол хэмээх компани Батлуутын дэмжлэгээр Эрдэнэт хот дахь бүхий л өндөр хөрөнгө оруулалт шаардсан томоохон тендер төслүүдийг авч хийдэг талаар их сурвалжууд хэлж байна. Мөн нэг сонирхолтой зүйл бол тус компани захирал Алтан Шагаан Батлуутын адилаар Архангай аймгийн гаралтай хүн аж. Тиймээс ч Эрдэнэтийн иргэд Архангай фракц гэж хочлон дууддаг юм байна. Өөр нэгэн сонирхолтой зүйл бол хог боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг шилжүүлэх хүсэлтэйг засаг дарга Батлуут 2020 оны 4-р болон 5-р сард сангийн яамд явуулж шавдуулж байсан бичиг баримтууд байгаа юм аа. Сонгуулийн өмнө санхүүжилт яралтай авах шаардлага гарсан байсан мэт хандлага торно. Мөн улсын хурлын гишүүнээр сонгогдох юм бол хог боловсруулах үйлдвэр барих ажил дуусна гэх удахтай үгсийг сонгуулийнхаа уулзалтууд дээр олон удаа хэлсэн байна. Барьж байгуулахаар мөрөө өгдөг. Польш улсын одоо хөнгөлтэй зээлийн 9 сая еврогоор одоо манай Орхон аймагт хог боловсруулах үйлдвэр за хогны менежментийг татан төвлөрүүлэх менежментийг сайжруулах төсөл одоо хэрэгжихээр болсон байгаа. За энэ гэрээний хүрээнд бид өхөн хог ангилах үйлдвэр заавал ландфил өнөөдөр манай Орхон аймгийн хогийн цэг 5 сая км куб хог байгаа. Тэр хогийг одоо бас ландфил аргаар одоо цэвэрлэх, замун хашаажуулах, за эрчим хүчээр хангах, замун дээрээс нь одоо татан тээвэрлэх, автомашинуудыг шинжлэх ийм одоо ажлууд одоо хийгднэ. Сонгуулийн 1 оноо авах ажил нь хог боловсруулах үйлдвэр байсан атал. Түүнээс хойш бас дахиад 4 жил өнгөрчхөд байхад өнөө үйлдвэр нь баригдсангүй. Өнөөдрийг хүртэл нохой шувуу шаваарлцсан дүр зурагтайгаа байж байна. Төсөл эхэлж байх үед ерөнхий шаардлага тусгасан бичиг баримт дээр тухайн үед засаг дарга Батлуутын орлогчоор ажиллаж байсан өнөөгийн засаг дарга эс Батжаргал тэргүүтэй хүмүүс гарын үсэг зурсан байдаг. Энэ бичиг баримтаар бол үйлдвэр нь гэрэлтүүлэг камерын хяналт бүхий 4.5 км бетон хашаа, ландфилийн талбай хүртэлх 2.5 км сайжруулсан зам, ус хангамжийн гүний худаг, GPS хяналтын систем, үйлдвэр хүртэлх захилгааны шугам, дэд станц, үйлдвэрийн барилга, хог хаягдал, аюултай хог хаягдал ангилах ижбүрэн торог төхөөрөмж, 13 тонны төрөл бүрийн зориулалт бүхий автомашин байх ёстой байлаа. Тухайн үед энэ ажлын даалгаврыг баталсан хүн нь бол одоо мэдээж тэр үед одоо 19 онд засаг даргаар ажиллаж байсан Батлуут. Одоо Эрдэнэт хотын засаг даргаар ажиллаж байгаа Батжаргал бол тухайн үед орлогч нь байсан байгаа. Тэгээ бүгдээрээ ингээ гарын үсгээ зурчихсан. Хогны үйлдвэрээ хүлээж ядсан Эрдэнэт хотынхны сэтгэл зүйдээр өөр нэг ноото явдал болсноо шүүхийн хаалга татаж цөөнгөө хүнийг хөлдөөж ирчээ. Юу гэвэл орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Эрдэнэт үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй цагаан тоосны бохирдлыг шийдвэрлэх ажилд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэвч энэ мөнгийг Эрдэнэт хотын хогийн цагийн тодорхой хэсгийг болшилоход зарцуулсан байна. Ингэхдээ хувь хүмүүсийн дансаар дамжсан шамшигдуулсан асуудал их хэхэн гарчээ. Чухам энэ шалтгаанаар Орхон аймгийн хот тогжуулах газрын дарга асан Б Оюун Баяр шүүхэд дуудагдж нийтийн албанд 2 жил ажиллах ирэхгүй болж 25 сая төгрөгөөр торгуулах ял шийтгэл авсан байдаг. Тус 1 тэрбум төгрөгийг орон нутагт эрхийг нь шилжүүлэх асуудалд байгаль орчин аялал жуулчлалын сайд тухайн үед орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга байсан Б Бат Эрдэнэ сайд ихээхэн шахалт үзүүлсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлдэж бичээтэй байна. Нэг талаас үйлдвэр барих мөнгө шамшигдж, нөгөө талаас болжлох нэр хэдлэр бас 1 тэрбум төгрөг салхинд хийсэн байна. Эрдэнэтийн хог дээрээс жинхэнэ ол зоосон хүмүүс нь албан тушаалтнууд болоод өнгөрсөн гэсэн үг. Хог боловсруулах үйлдвэр татан зайлуулах ажлыг гүйцэтгэх шаардлагатай 30 гаруй тэрбум төгрөгөөр тооцогдох хөрөнгө оруулалт шийдэгдсэн боловч ажил нь хэрэгжсэнгүй. Улсын хурлын ээлжид сонгуул болоход хэдхэн сар үлдээд байна. Батлуут гишүүн та юу бодож байна вэ? Түүний орлогчоор ажиллаж байгаад өдгөө засаг дарга болсон эс Батжаргал та юу гэж хэлэх вэ? Мөн Эрдэнэт хотод төрийн бус байгууллага байгуулан ажилладаг.
Чухамдаа ирэх сонгуулиар Эрдэнэт хотод өрсөлдөн гэдэг хүлээлт үүсгэчихсэн байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б. Бат Эрдэнэ та хог боловсруулах үйлдвэрийг шаардаж ажил хэрэг болгохын оронд цагаан тоосыг арилгахад зориулсан 1 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлж шамжигдуулах замыг заснаа тайлбарлах ёстой. Асуудлын гол нь Эрдэнэт хоттой байгаа юм биш. Байгаль орчны сайд хогны асуудалд анхаарал хандуулж ажиллах үүрэгтэй. Тэр тусмаа 150 мянга гаруй хүнтэй хотын хогны асуудал ийм нөхцөлд хүрч гисэн байхад ажиллах ёстой юм. Гэтэл үйлдвэр байгуулах асуудлыг анхааралтай авч ажлыг нь дүргэтгэж асуудал гаргасан хүмүүст хариуцлага тооцох ёстой атал дээрээс нь нэмж бандан гутгасан байх юм. Тэгэхээр намынхаа журмын нөхдийг хамгаалж хэрэгээр мартагнуулж байна гэж хардахад хүрч байна. Одоо улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа Батлууд өмнө нь аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Түүний үед эхлүүлсэн одоо олон тэрбумын өртөгтэй дахин боловсруулах үйлдвэрийг барина гэдэг асуудал одоо тендер зардагдаа 19 оноос хойш явж байгаа боловч одоогоор ингээд булшилдаг, шатаадаг одоо тийм байдалтай хിവэрэ байна. Одоо тэр хогийн зүг дээр байсан одоо энэ хугацаанд одоо шингэсэн тэр утааны үнэр бол одоо ч миний хувцснаас арилаагүй байна. Нөгөө талаар Эрдэнэт хотод одоо сан ажилуулдаг энд сайн үйл их хийж байгаа гэдэг ингээд сурталчлаад байдаг. Байгаль орчны сайд Бат Эрдэнэ бол одоо бас энд анхаарах хэрэгтэй. Үнэхээр одоо Эрдэнэт хотын ард түмний төлөө ямар нэг юм хийж байгаа юм бол ядаж хогийн цэг нь ингээд утаа үнээртэйгээ ингээд нохоо шуу шавчихсан байж байгаа нь бол бас онцгүй байна.